Дараагийн мэдээг танилцуулъя. Португал улсад парламентын сонгуул болсон байна. За амралтын өдрүүдээр болсон энэхүү парламентын сонгуульд Португалийн баруун төвийн үзэлтэй ардсан холбоо нам ялалт байгуулсан байна. За хэдийгээр тус намын хувьд хамгийн олон суудлыг авсан боловч олонх болох боломжгүй байгаа учраас цаашдаа эвслийн засгийн газар байгуулах шаардлагатай болж байна. За энэ удаагийн сонгуульд ардсан холбоо нам 32.7% санал авсан. За энэ нь бол олонх болох боломж буюу 42% бол хүрэхгүй байгаа. За харин социалист нам 23.4% санал авсан бол хит барууны үзэл баримталтай Чега нам 22.6% саналыг авсан байна. 2024 онд болсон сүүлийн сонгуулиар ардсан холбоо нам 29% санал авч цөөхөн засгийн газар бүрдүүлж байсан бол энэ одоо засгийн газрын эвслийн засгийн газар нь задарсан. За ийм учраас бол дахин одоо сонгуул явуулах шаардлагатай ийм нөхцөл байдал үүссэн. За ардсан холбоо намын дарга ерхий сайдын үр гүйцэтгэгч Луис Монтенегро эвслийн засгийн газар байгуулахын тулд хит барууны үзэл баримталтай Чега намтай ямар нэгэн байдлаар яриа хэлцээ хийхгүй гэдгээ мэдгдсэн байна. За бизнесийг дэмжигч либерал санаачлаг нам 4-8% санал авсан байх магадaltaй гэж үзэж байна. За ардсан холбоо нам Португалийн 230 суудалтай парламентэд хамгийн багадаа 116 суудалтай болж олонхыг бүрдүүлэх шаардлагатай энэ тоонд бол хүрэн. Тийм учраас жижиг намуутай гэрээ байгуулах шаардлагатай болж байна. Энэ удаагийн сонгуулийн үр дүнд Португал улсад 2 дараалан цөөхөн засгийн газар байгуулах төлөвтэй болж байна. За энэ удаагийн байгуулагдсан засгийн газар сүүлийн 10 жил үргэлжилж байгаа улс төрийн өмнө самууныг намжааж Португал бол доктортой байдлыг авчирна гэж сонгогчид болон ажиглагчид найдаж байгаа юм байна. За энэ удаагийн сонгуул нь Португал улсад сүүлийн 3 жилийн хугацаанд болж байгаа 3 дахь сонгуул болж байна. За 3 дугаар сард ерөнхий сайд Луис Монтенегрогийн холбоотой парламентэд итгэл үзүүлэх ийм санал асуулга болсон. За энэ үеэр ерөнхий сайд шаардлагатай саналыг авч чадаагүй учраас огцрох түүний засгийн газар тарахаас өөр аргагүй байдал болсон. За ингээд тус засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлснээс ердөө 1 жилийн дараа энэхүү сонгуулийг явуулж байгаа. За сур хүчний зүгээс Луис Монтенегрог тухайн үед гэр бүлийнхтэй холбоотой зөвлөх фирмд харилцахтаа шуурдлага хандаагүй гэж үзсэн. За үүнтэй холбогдуулан түүнд итгэл үзүүлэх хэсэг талаар санал хураасан. За Монтенегро буруутай үйлдэл хийсэн гэдгээ өгөөсгөж байгаа бөгөөд ихэнх санал асуулгын дүнгээс харахад бол сонгогчид сур хүчний энэхүү сүмжлийг өгөөсгөж хүлээх авахгүй байгаа нь харагдаж байгаа. За Монтенегрогийн хувьд харилцагаас татгалзаж байгаа хит барууны үзэлтэй Чега нам сонгуулийн өмнө авах боломжтой гэж таамаглаж байсан 18% саналаасаа илүү саналыг авсан байна. Чега намын дарга Андре Вентура сүүлийн мөчид эрүүл мэндийн асуудал гарсан сонгуулийн үр дүнд нөлөөлөөгүй гэдгийг санал асуулгын дүн харуулж байгаа. Өнгөрсөн 7 хоногт улаан хоолойн спазмаас болоод 2 удаа эмнэлэгт хэвтсэн Чега намын удирдагч өнгөрсөн баасан гарагт тусан намынхаа зохион байгуулсан сүүлийн арга хэмжээнд бол гинтийн байдлаар оролцсон. За энэ нь бол сонгуулийн үр дүнд сайнаар нөлөөлж өнгөрсөн сонгуулиар Чега нам парламент дахь суудалтай 12 байсан бол үнийг 50 болгож өсгсөн нь тус намын бодлогыг олон нийт хүлээж авч байгааг харуулж байгаа. За энэхүү одоо хит барууны үзэл баримталтай Чега намын хувьд цагаачлалын бодлогыг чангатах ийм шаардлагыг тавьж байгаа. За энэ нь бол олон нийтийн дэмжлэгийг ихээхэн хүлээж байгаа. Сүүлийн одоо энэ жил болсон сонгуульд бол орон сууцны асуудал, цагаачлал зэрэг бол сонгуулийн үеэр гол анхаарал татсан асуудлууд боллоо. За намууд бол энэ асуудлуудаар ямар бодлого баримтлахаа гэдгээрээ парламентын сонгуульд өрсөлдсөн байна. За сүүлийн үед бол Португал улсад цагаачтын урсгал огцом нэмэгдэж байгаа. Засгийн газрын статистик мэдээгээр 2018 онд тус улсад 500 мянган хууль ёсны цагаач иргэн байсан болвол энэ оны ихээр тус тоон бол их харьцангуй нэмэгдэж 1.5 саяд бол хүрсэн. За тэдний ихэнх нь аялал жуулчлал газар тариалангийн чиглэлд ажиллаж байгаа Бразил болон Аз гаралтай иргэд цагаач иргэд байгаа юм байна. За мөн үүнээс гадна бол олон мянган бичиг баримтгүй цагаач иргэдэд тус усад оргонж байгаа. За энэ асуудалтай холбоотой иргэд бол ихээхэн санаа зовж байгаа. Энэ учраас засгийн газар иргэдийнхээ саналыг авах зорилгоор сонгуул болохоос 2-7 хоногийн өмнө тус усад зөвшөөрлгүй амьдарч байгаа 18 мянга орчим гадны иргэнийг хөөж гаргахаа мэдэгдсэн. За мөн энэ удаагийн сонгуул бас анхаарал татсан асуудал бол орон сууцтай холбоотой асуудлууд байсан. За сүүлийн 10 жилийн хугацаанд Португал орон сууц худалдан авах үн болон түрээсийн үн ихээхэн нэмэгдсэн. За ингэж нэмэгдэх бас нь бол гаднаас ирж байгаа цагаан захтай ажилчдын одоо урсгалтай холбоотойгоор ийхүү орон нутгийн иргэдэд бол байр орон сууцны үн асар их нэмэгдсэн ийм байдалтай байна. За орон сууцны үн өнгөрсөн онд бол
дахин 8% нэмэгдсэн гэдгийг үндэсний статистикийн хүрээлэн мэдгдсэн. 1.5 сая орчим хүн амьдардаг нийслэл Лиссабон болон түүний эргэн тойронд түрээсийн үн сүүлийн 30 жилд байгаагүйгээр огцон өссөн. Өнгөрсөн жил гэхэд 7% өссөн гэдгийг тус хүрээлэн судалгаандаа дурдсан байна. За Португал улсын хувьд баруун Европын хамгийн буурай орнуудын тоонд орж байгаа. За сүүлийн үед ч гэсэн тус улстай холбоотой нийгмийн эдийн засгийн асуудал хүндэрч байгаа. За статистикийн агентлагийн мэдээсээр сарын дундад цалин бол татвар төлөхөөс өмнө ойролцоогоор 1200 евро байгаа юм байна. За засгийн газраас энэ жил бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг татварын өмнөх байдлаар 850 евро байхаар тогтоосон байгаа. Тэгэхээр энэ бол Португалийн хувьд хөдөлмөрийн хөлс нь бол маш доогуур ийм үзүүлэлт Европын бус орнуудтай харьцуулахад байгаа. За ийм учраас эдгээр одоо нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх за мөн тус улсын улс төрийн хүрээнд бий болсон энэ 10 жилийн улс төрийн тогтворгүй байдлыг намжаахад шинэ засгийн газар бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлагатай болж байна.